технологийн ер нь сайхан амьдарч сайхан нийгэм хийж байгаа юм байна л да. Одоо хүнээ хөгжүүлсэн юу. Дээрвүүд нэг 20 дугаар зууны үед болохоор зэрэг ингээд газар дайн хийж газар булааж аваад оол золоо тэрийг хуваагаад тэгэд нэг эд материалаа тэгж олж баян тансаг амьдарч исэн бол одоо энэ одоо 21-р зуунд баян тансаг амьдарч байгаа сайхан амьдарч байгаа улсуудынх нь тэр нийгмийнх нь байгууламж нь одоо тийм хүнээ хөгжүүлсэн хүнээ хөгжил тэг хүн хаана хөгждөг вэ гэхдээ зэрэг энэ эрхчлөөтэй нийгэм эрхчлөөтэй одоо хууль дүрмтэй авилгагүй ийм нийгэмд л одоо бий болдог. Өөрөөр хэлбэл арчилсан нийгэмд бий болдог юм байна. Тэгээ тэр арчилсан нийгэмд ч одоо ингээд ганц цөөхий дөөмсүүд нь бүр улсаад хижээгээд аваа явчихдаг юм биш үү? Одоо энэ одоо юу Билл Гейтс, Элон Маск хин байдгийн, Марк Цукерберг гэдэг гэх мэтлэн ийм хөгжил рүүгээ орцсон энэ тухай. Тэгээд энийг Оросын нийгэм болохтэй зэрэг тэр нөгөө өнгөрсөн зууныхаа юунаас л гараагүй байгаа юм байна л да. Тэр тухай бичсэн байна. За тэгээ одоо ингээ эхэлчих тийм ээ. Тэгээ. Тий. За энэ дуу чимээ арай гайгүй байна үгүй юу манай энэ чи. Цонхоо хоолцсон. За энэ олон жилийн өмнө Михаил Горбачев улс төрийн товчооны гишүүн байгаад Ельцин Свердловскийн намын өөрийн дарга байхад энэ Путин КГБ-гийн офицер энэ улс төрийн диссидентүүдийг тэмцэжсэн энэ үед нэг ийм тэр ч одоо дээрүүд социализмын үед л байх нь л те энэ Оросд ийм 20-той ном гэж байдаг байсан. Тэр 20-той номныхын формат нь болохтой зэрэг ингээд гутлын хайрцаг дотор ингээд нэг номыг ингээд зургийг аваад тэгээд тэр авсан зургаа нөгөө угаагаад фото зураг шиг угаагаад тэгээд дээрээс нь тэгээ хувилдаг. Тэгээ ингээд тэр нөгөө гутлынхаа хайрцаг дотор ингээд нэгээр нь ингэж хувилснараа хийж ингээд тараадаг. Тийм гутлын хайрцаг дотор хийдэг тийм формат байсан. Энэ Оросд тэд нэг удаа тэр энэ хүн ч одоо тийм ном уншдаг байсан. Тэгээд нэг хүн тийм гутлын хайрцагтай тийм ном авчирж өгөөд тэр үед ч одоо канон манон гэж байгаагүй юм уу? Зургийг авчаад цаасан дээр хэвлээд идэв гэсэн юм байна л да. Фото зургийн цаасан дээр. Тэгээд тэгсэн чинь тэр ямар ном байсан бэ гэхээр 20-той ном байсан. Тэр ном бол ерөөсөө миний уншсан тэр үед уншсан байсан 20-той ном Шолценецкий гэж нэг одоо хүн байн нэр нь гараад байгаа. Би энийг нэг харъя гэж бодоод марчаад энэ айгу алдартай зохиолч юм шиг үлээ. Архипел, Гулагийн архипел, Шаламовын Колумнагийн өгүүлэг гэдэг Колумна гэдэг нь бас нэг концентрацгийн нөгөө юу Гулаг хорих лагер тийм юм тэдний энэ бичсэн номноос илүү энэ шоконд оруулсан ном байсан юм аа. Гинэ энэ нөгөө хайрцагтай ном нь. Тэгээ энэ номынх нь нэр юу Зөвлөлт холбоот улсын байгалийн сүйтгэл гэдэг нэртэй. Зөвлөлт холбоот улсын байгалыг яаж сүйтгэж байгаа бичсэн ном байсан. Тэр нь бүр энэ Гулагийн номноос илүү шоконд оруулахар байсан ном байсан. Тэгээд бас хоригдчихсан юм байсан гэж эхэлсэн байна энэ юугаа уучлаарай. Тэгээд зөвлөлт холбоотын улсын үед бол байгальтай харьцах хүн зөвлөлт холбоотын улсын иргэн хүн одоо Орос хүн байгальтай харьцах харилцаа ямар хэмжээнд байсан бэ гэхээр байгалыг бол хүн эзэлж одоо тий эзэмшиж олзуулж одоо өөрснийхөө юунд ашиглах юм одоо нөөц одоо юу гэдгийг тий хайрлал гэсэн тийм ойлголтууд байгаагүй юм байна л да. Хичнээн тийм байгаль хамгаалах хууль муутай байсан мөртлөө тэгээд тэр байгаль хамгаалалтууд талаар бол ерөөсөө ямар ч төр тухай бол ерөөсөө яадаггүй ярьдгүү ер нь л тэгэл байгалыг аль болохоор л ер нь одоо коммунизм байгуулж байгаа хүмүүс чинь юу ч бүтээн гэсэн маягаар том даалган бүх ус тэгээ гол мөрөн юу гэдгийг те тэр бүхнийг өөрчилж чадна гэдэг гэсэн тийм сэтгэл гэхүүтэй. Тэгээд тийм байсан учраас энэ байгаль хамгаалтын асуудал бол социализмын юм уу коммунизмын үед ямар ч тийм юу яригддаггүй байсан асуудал юм байгаамаа. Тэгээд ерөнхийдөө бол зөвлөлт холбоот улсын өмч бол одоо бүх ард түмний өмч гэж ингээд хуулиндаа бичигдсэн байдаг боловч нэг тийм тунхагийн шинжтэй
үнэн чанартай хэний ч өмч байгаагүй. А яг үнэн чанартай бол бүх хүмүүсүүд нь тэр эд баялагтайгаа байгальтайгаа бүгдээрээ нийлээд энэ эрх баригчдын өмч байсан юм а гэж бичсэн байна. За тэгээд энд нэг сонин юу гаргаж байгаа нь шишгэн боол хүн гэж юу юм бэ? Боол хүн гэж ямар чанартай, ямар шинж тэмдэгтэй, ямар хүний боол хийдэг юм бэ гэхээр боол хүнд нэг хоёр шинж байдаг гэнэ. Энэ бол ерөөсө бүр олон улсад яатсан юу юм бэ одоо нэг нь болохтой зэрэг нэг шинж чанар нь өөрийнхөө амьдралд ерөөсө хариуцлага өрөхгүй. Одоо хэн нэгэн хүн тэжээх юм уу, эсвэл хэн нэгэн хүн асар хамгаалах юм уу, хэн нэгэн хүн одоо загинж яах юм уу, цахирж яах юм уу, өөрөө өөртөө л хариуцлага ерөөсө хүлээхгүй. Өөрийнхөө үйлдэлд бас хариуцлага хүлээхгүй. Тэгээ ийм хоёр чанартай хүнийг одоо боол хүн юм байдаг юм бэ. Энэ бүр латин хэл дээр nihil habero, nihil tsuro гэдэг ийм латинаар ийм хоёр өгүүлбэр байдаг юм байна. Англиар болохоор I have nothing, I care for nothing. Энэ ийм орчуулгатай ийм бүр тодорхойлт байдаг юм. Боолын тодорхойлт. Өөрийнхөө үйлдэл хариуцлага хүлээхгүй, өөрийнхөө хувь заяаг ч гэсэн өөрөө өрөхгүй. Бусад хүн тэрийг одоо эзэн тэрийг шийдэж мэдчихэдэг. Тийм л юутай юм байна л да. Нэг тийм юутай энэ шинж тэмдэгэн тэр хүмүүсд тухайн үеийн социализмын үеийн хүмүүсд таарад байгаа юм байна л да. За тэгээд колхозын тариачдаас газрыг ингээ хураад авчихсан учраас тэр газар дээр юм ургана уу, ургахгүй байна уу, тэр бол ерөөсөө ямар ч тэдний асуудал биш. Тэр боолуудад тэр чухал биш. Тийм учраас энэ одоо хаана ямар цацраг идэвхт бодисоор хордуулж гэн, хаана цэрэг зэвсгийн үйлдвэр хийгээд хортой хаягдал усаар энэ өчнөө мянган га квадрат газрыг хордуулж гэн. Энэ бол хүмүүст ерөөсөө сонирн биш. Тэгээд одоо манайд ч гэсэн дээр үт юм биш шүү дээ. Би одоо энийг уншихаа санаад байгаа байхгүй юу. Төмөр гарахаар хүмүүс төмөр дайчлтал ерөөс явдггүй байсан шүү дээ, тийм ээ. Төмөр дайчлж гин дайшлагдаж гин айл өрөөс нэг хүн явах болж ингээл дарган дуудвал очиж унтраадаг. Тэгэхгүй л ингээл хажууд нь мод шатаад авахд очдггүй байсан шүү дээ. Тэр нь тиймэрхүү маягийн юм биччихэ л дээ. Тэгээд энэ ер нь байгалийн хамгаалах, дэлхийн юм уу, тэгээ нутаг усан хамгаалах, энэ амьдрах орчныг хамгаалах гэдэг бол ерөөсөө энэ шоронгийн менталитеттэй ийм боол хүний хоёрын энэ ерөөсөө ямар ч авцалдаагүй, бие биендээ хамааралгүй тийм одоо ямар ч хамааралгүй байдаг байна л та. Тэгээд ямар хүмүүсүүд байгалийн хамгаалдаг юм бэ? Ямар хүмүүсүүд өөрийнхөө амьдарч байгаа нутаг усан хамгаалдаг юм бэ? Энэ хариуцлагыг мэдэрдэг юм бэ гэхээр зөвхөн эрхчлөөтэй тийм санаачлахтай тий. Одоо тэр санаачлах гэдэг юм чинь ерөөсө боол хүндэл байхгүй зүйл юм байна л да. Ийм эрхчлөөтэй тийм эрхчлөөний мэдрэмжтэй ийм хүмүүсүүд л энэ байгальд одоо тийм хайр одоо хамгаалах хэрэгтэй юм гэж мэдрэмж нь тэр одоо менталитет нь байдаг. Энэ бол манай Москвагийн улсад бол ерөөсө байдгүй зүйл байсан юм а гэд энэ байгальтай харьцах тухай бичсэн байна. За тэгээд энэ байгаль бол ерөөсөө хариуцлагаа ухаамсарласан иргэний нийгэм л байгаль хамгаалж чаддаг. Ер нь иргэний нийгэм бол өөрийнхөө хариуцлагыг ухаамсарласан иргэний нийгэм бол өөрийнхөө улс орныхаа улс захиргаа засаг захааны аппаратаас ч гэсэн тэр орон нутгийнхаа эсвэл гудамж талбайдаа өөрснийхөө амьдарч байгаа бүх энэ орчинд ийм өөрөмсгөр ханддаг. Хүний юм биш. Одоо манайхан ч гэсэн одоо тиймэрхүү юмнууд бас манад бодогдохоор юмнууд бас бичсэн л байна л да. Гадаа гараал хүний юм шиг гэр дотор айгүй гоё те гэх мэтлэн. Иймэрхүү юм чи ийм сэтгэхүйтэй хамааралтай байдаг юм а гэж шишгэн бичсэн байна. Одоо боолны сэтгэлгээтэй таашин ер нь л нэг ийм юм яваад байна л да. Энэ юм бол одоо зөвлөлт толгойд үлсээ үйдэж байсан одоо ч Орос оронд байгаа гэж. За тэгээд энэ олон зөвлөлт толгойд болсон олон энэ экологийн сүүл катастрофуудыг бол ерөөсөө зогсоох
ямар ч арга байгаагүй. Яг их тэр эсэргүүцэх тэр иргэний нийгэм байгаагүй учраас ганц нэг ингээд эко активист хүмүүсүүд ингээд тэмцдэг байсан. Тэр нь болоод ингээд тэд нар нь ямар ч шансгүй олуулаа тэмцэхгүй учраас тэгээд ийм хүмүүсүүдийг шоронд аваачаад эсвэл цагаачлаад ингээд хараад явцгаасаа ингээд энэ хоёр хүний нэр өвцсөн байна. Евгений Витичка, Евгений Чиркова гэдэг энэ хоёр хүн бас тийм тэмцэжсэн юм байна. Тэгээд эднэр бол цөөдөд ийм байгалаа хамгаалах юмд тэмцэл нь бол явдггүй байсан маа гэж. За тэгээд ингээд байгалаасаа цаашаа явж ирсэн аа. Ер нь энэ хуулиндаа бол юус гоё байгалыг хэвээр хамгийн дээд зэрэгээр хамгаалах ёстой гэд хууль нь байдаг гэж орсон юм. Тэгэхдээ энийг юу яах нөгөө хэрэгжүүлэх энэ хуулийг хэрэгжүүлэх механизм нь ерөөсөй байхгүй. Энэ хууль хэрэгжихэд тодорхой хэмжээний соён гээрсэн хувь хүмүүс иргэний нийгэм хэрэгтэй. Тэрнээс биш ганцхан байгаль орчныг хамгаалагч гэдэг хүн бол ерөөсөө юу ч хийж чадахгүй. Тийм манайх шиг бас байгаль орчныг хамгаалагч нэг хүн тавьчихдаг. Тэгээл тэр нь бусдад хамаагүй юм шиг л байж идэг юм байна л да энэ Оросд. Тэгээ ер нь бол Оросд энэ өнөөгийн Орос оронд бол зөвхөн амьд явахын төлөө тэмцэж байгаа хүмүүс бол юу байгаль бодохдооч байгаль орчин бодохдоо мантай байдаг гэж үчжээ. За тэгээд энэс цаашаа энэ Оросын нийгмийн тухай нэлийн бичсэн байгаа. Энэ Оросын нийгэм тийм статистикийн үзүүлэлтүүд байдгийн байна л да. Юунаас хамгийн их айдаг вэ гэдэг айдсын индекс гэж байдаг гинэ. За тэр айдсын индексэр бол ерөөсө хамгийн их айдаг юм нь цэргийн мөргөлдөөн, ажилгүйдэл, үнийн өсөлт, үйлдвэрлэлийн бууралт, авилгал, шудраг бус ёс, гэмт хэрэг, баян хоосны ялгаа, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, ядуурл гэд ингээд доошогоо ингээд багсаад хамгийн дээрээс хамгийн их нь. Тэгээ байгаль орчны суурь бол ерөөсөө хизээч орж байгаагүй одоо ерөөсөө байдагчгүй гэж. За тэгсэн мөртлөө энэ Оросын том хотууд чинь энэ хогиндоо ерөөсөө живж байгаа гэж байна. Энэ баруунд байдаг шиг энэ хогийн менежмент ерөөсөө байдаггүй гэж шүү дээ. Ерөөсөө шууд л нэг газар аваачаал булаад идэг гэж энэ Оросын том хотууд чинь. Тэгээд энэ бол тэгээд энэ ер нь бол энэ Оросын хүн ам одоо баг байгалийнхаа нэг хэсгийг авч үзье гэхэд өөртөө ер нь баг их зүйл хүн гэдэг зүйлийнхаа төрлийнхөө хувьд бол айгүй багасж байгаа. Хүн амын тоо нь 2010 оны тоолгоор болохоор 2002 оны тоолгоос 1.6% буурсан гэдэг нь 2010 онд тэр 8 жилийн дотор 2.2 сая хүнээр багассан тоо гарсан гинэ. Тэгээ энэ бол Франкфурт, Штутгарт, Дортмунд, Düsseldorf хотууд бүгдээрээ нийлсэндээ адилхан тоо юм аа гэж үзсэн байна. За тэгээд тэгж яхад 2000 оноос 2010 он хүртэл Америк нэгдсэн улсын хүн амын тоо 27 саяар нэмэгдсэн гэж. За тэгээд 2017 онд одоо Оросд төрсэн хүмүүсүүдийн тоо, өгсөн хүмүүсүүдийн тоог ингээд зэрэгцүүлээд үзэхэд 115 мянгаар тэр өгсөн хүнийхэн тоо илүү эс одоо хүн ам нь буураад байгаа юм байна л да. Энэ бол юутай холбоотой гэхээр нэгдүгээрт эрүүл мэндийн үйлчилгээ бол ерөөсөө айгүй муу, баруунтай харьцуулахад ямар хариуцах боломж байхгүй. Сүүлийн 15 жилд эмнэлгийн тоо гэхэд бүх энэ Орос орон доторх эмнэлгийн тоо 50%-аар буурсан. Хоёр эмнэлэг болгоно нэг нь байхгүй болсон. За тэгээд эмчийн дундаж цалин 2 евро гэж байна шүү дээ. Бурхан минь. 2 евро гэдэг чи одоо Макдоналдад ажил хийдэг хүнээс одоо хэд дахин тэр чи одоо Германд гэхэд хамгийн муу ажил хийдэг хүн л одоо хөдөлмөрийн доод хэмжээгээд 12 евро авна шүү дээ. Тэг чи эмч хүн 2 евроны цалинтай гэж. За тэгээ эрчүүдийн дундаж наслалт 55 настай. Энэ бол ерөөсөө архинаас хамааралтай. За тэгээд өөр нэг харьцуултууд одоо Германтай харьцуулсан байна. Машины ослоор өгч байгаа хүний тоо Германд 100 мянган дотроос 4.7 хүн машины ослоор өгч байхад Оросд 18.6 хүн гинэ. За тэгээд архитектийн шалтгаан бол ерөөсөө энэ манай нийгмийг нөмөрсөн гутрал, депресс. Тэгээ энэ ямар үүсэлтэй юунаас болж ингэж энэ Оросын нийгэмд энэ хүмүүсүүд архиугаад ингээ гутраад архиугаад ингээд хурд эрт 55-тай дунд чинь 55-тай өгч байгаа гэдэг чинь 3 юм битсэн байна.
Нэг нь болохоор одоо би германаар бичсэн хэлчихээ Rechtslos гэдэг чинь хуульд ёс, эрх зүйч ёс байхгүй учраас одоо манайхны яриад идэг тэр double стандарт те хүн болгон шүүхийн өмнө адилхан биш энэ арын хаалга одоо юу гэдгийг те энэ нэг хүн шиг амьдарч болдгоо дандаа юм хүнд толгомж айд сандарч амьдардаг энэ бүх юм чинь хуулиар ингээд хаагаг учраас энэ хуульд ёс байхгүй бол нэгдүгээрт гэж байна. Хоёрдугаарт нь бол Hilflos гэж байгаа. Тэр нь болохоор ямар ч туслам дэмжээ байхгүй хүнд одоо жишээ нь энэ барууны орнод ч юм уу манай Монголч гэсэн одоо төрийн бас байгууллагууд нь шүү дээ. Одоо энэ янз бүрийн эмзэг бүлгийнхэн ийм зовлонд учирсан одоо юу гэдгийг те өнчийн хүүхдүүд юм уу эсвэл архичин болсон хүмүүсүүд ингээд туслах ингээд иргэний нийгэмтэй газрууд өөрснөө иргэний нийгэм нь ингээд нийгмийнхаа эмзэг газруудыг ингээд эмчлээд явах, туслаад дэмжиж явах. Одоо тэр байтугай өөрийнхөө байх байна бусдаас ярьж байгаа хүмүүсүүд ч гэсэн хүмүүс тусалж шүү дээ. Ийм одоо би юм дэд бүтцтэй болсон. Оросд бол ерөөсөө тийм нэг юм бол тусламж авах газар ерөөсөө байхгүй. Гурав дахь нь болохоор Ausweglos гэдэг нь ямар шиг энэ юунаас гарах юм гарц байхгүй ерөөсөө арга гарц байхгүй. Энэ байдлаас. Тийм учраас одоо ийм готрал депресд ордог. Хүн шиг амьдрах ямар ч шанс байхгүй ингэж хархуугаад тэгээ одоо би бас тэгж бодлоо ийм готрангуй хүмүүс чинь зөв тэр бушуухан тэр дайнд очиод алцаад өхөө гэж боддог ч юм лүү гэж бодлоо. Ой эндээс маань нэг юм хатгаад. За тэгээ хараа энэ гутралын үр дагавар бол ерөөсөө юу байлдаг вэ? Энэ гутарсан ийм хүмүүсүүд депресд орсон хүмүүсүүдийн энэ үйл ажиллагаа нь юу байдаг гэхээр ерөөсөө хүчирхийлэл, агрессион гэж байгаа. Тэгээд энэ готролд орсон, депресд орсон хүн агрессив болдог, хүч хэргэлдэг болдог, ийм зан арын шин эвдэрдэг, ийм аимшигтай балмад болдог гэдэг энэ дээрүүд энэ эрдэмтэд энэ хулган дээр хийсэн туршилт байдаг юм биш үү? Тэгээ энэ шишг нэгж бичсэн бай. Энэ хулган дээр хийсэн туршилт бол манай хүн дээр одоо Оросд хийгдээд явж батлагдаад явж байгаа факт, шинжлэх ухааны факт юм а гэж бичсэн. За тэгээд одоо амиа хорлогчдын 100,000 хүн тотом хэдэн хүн эрэгтэй хүмүүсүүдийг авсан байна. Эрэгтэй хүмүүсүүдийн 100,000 хүн тотмын 32-т амиа хорлдог гэж байна шүү дээ. 100,000 гэдэг ч одоо нэг их тав биш шүү дээ. Одоо манай дарахын дээр одоо хэдэн хүнтэй байдаг юм бол тэгээ жилд 32 хүн амиа хорлцдог гэж байна шүү дээ. Тэгэхээр Германд 9 хүн амиа хорлдог гэж байна. За иймэрхүү аимшигтай юмнуудын статистикээр Орос орн бол ерөөсөө дэлхийд тэргүүлдэг гинэ. За юугаар тэргүүлдэг гэхээр амиа хорлдог хөгшин хүмүүсүүдийн тоогоор тэргүүлдэг гэж байна. Шоронгийн хоригдлуудын тоогоор тэргүүлдэг. Амиа хорлсон хүүхэд төсвөр насныхтай тоогоор тэргүүлдэг гэж байна. Хүүхдээ хайсан эцэг эхчүүдийн тоогоор тэргүүлдэг гэнэ. Автомашины осолд орсон, онгоцны осолд орсон, мэдрэлийн өвчтөе хүүхдүүдийн тоо энэ бүх эднэрээр Орос дэлхийд тэргүүлдэг гинэ. За тэгээд ер нь Оросын нийгмийн бодит байдлыг зурагтаар ерөөсө гаргадаггүй. Тэгээ тийм учраас хүмүүс ерөөсө мэддэггүй. Энэ төсөөлдөгчгүй. Энэ барууныхан бол ерөөсө энэ номыг уншиж таны төсөөлөх чадвар чинь ч хүрэхгүй гэж энэ шишг мэдсэн байна. Ямар нөхцөл бодит байдалд энэ Оросын ард түмэн амьдарч байгаа гэдгийг бол таавал төсөөлж чадахгүй гэж бичсэн байна. За тэгээд ер нь бол энэ өнөөгийн Орос орны байдал бол яг 100 жилийн өмнөх үетэйгээ их төстэй байгаа. Тэр үед Оросууд бид нар бас л их юм хэцүү мухар одоо тий очих одоо ер нь ингэж амьдарч арай болохгүй юм аа нэг юм гэд хувьсгал хийе гэд хувьсгал хийсэн гэнэ л дээ 100 жилийн өмнө. Тэгээд энэ хийх хувьсгал болгоноор одоо ингээд 1917 он 1990 онд энэ хувьсгал хийх болгоноор энэ Оросын импери өөрийнхөө дарангуулыг ингээд тогтоогоод аваад үлдчихсэн ийм юм болсон юм аа. За тэгээд одоо энэ нэг мөнхийн асуулт байдаг энэ Орос оронд ер нь ардчил хөгжих боломж байна уу үгүй юу? Энэ бол ерөөсөө мөнхийн асуулт болсон. Энэ яагаад гэвэл зэрэг энэ ардчил бол дарангуй
дарангуй диктатурын дураараа аашлахыг ахас нь хамгаалдаг, сэргийлдэг ийм нийгэм арчлын тогтолцоо чинь ийм контролддог нөгөө сонгуулийнхаа югаар учир нь доороосоо тий одоо хичнээн зөвч вэ бурууч вэ доороосоо хүн сонгодог учраас тийм доороосоо дээшээгээ засгийн газар сонгодог ийм чиглэлтэй ийм босоо тэгэхэд Оросын нийгэм болохтой зэрэг одоо тэр доороосоо ирж байгаа тэр эрх мэдэл хүчийг дээрээс нь ингээд нухчин дардаг ийм системтэй. Тэгээд ийм учраас ингээд доороос ирж байгаагууд нь дээрээс ирж байгаа тэр эрх мэдэлтнүүд дарагдчихдаг юм байна л да. Тэгээ ер нь бол Оросын нийгэмд иргэдээсээ сонгоод гарч иж исэн улс төрч юм уу одоо хаа юм уу одоо тийм эрх мэдэлт нь хизээч түүхэнд нь байгаагүй гэж. За жишээлбэл Путин бол Ельцинээс юуг авсан. Ельцинээс ажил хөрөлгөж өгсөн шүү дээ. Сонгуулиар гараагүй. Ельцин болохтой зэрэг өөрөө сонгуулиар гарч ирсэн боловч сонгуул бодлоомтуулж бас булхаагаар гарч ирсэн гэж 1996 онд бодлуулад өөр нэг за тэгээд Черненко, Горбачев, Брежнев, Хрущев, Сталин, Ленин тэгээд эднэр бол ерөөсөө хизээч сонгож гаргаж байгаагүй хүмүүсүүд. Тэрний өмнөх цаар бол бүр ерөөсөө юун сонгогдох нь битээл бурхнаас тавигдсан хүн гэж ингэж үздэг. Тийм учраас энэ Орос оронд бол хизээч хууль ёсороо ардчилсан сонгуулаар ерөөсөө энэ эрх мэдэлтнээ сонгож үзээчгүй чадаачгүй ард түмэн юмаа энэ Оросын ард түмэн гэж шишгэн бичиж. Тэгээ ийм түүхэндээ ямар ч дүгнэлт хийж чадаагүй байгаа ардчилсан нийгэм ард түмэн ардчилсан нийгэм бүтээх ирээдүй бол маш бүрхэг юм ийм ард түмэнд. Ерөөсөө үзээчгүй төсөөлөөчгүй хийгээчгүй юм л одоо бий болох нь гэж хүмүүс тараад байгаа юм биш үү? За тэгээд шинэ одоо германчуудыг авч үзэж байна. Германчууд болохтой зэрэг бас ардчилсан дарангуулсан нийгэм 12 жил фашизмын дарангууллыг түүхэнд нь байсан. Тэгэхэд бол Германы ард түмэн бол өөрсдийнхөө түүхэнд дүгнэлт хийгээд гэн бурууга ойлгоод тэрийгэ жигшээд ард түмэндээ ойлгуулад тэгээд ингээд өөрөө дараагийнхаа нийгмийг бүтээх боломжийг одоо ингээд дүгнэлт хийснийхээ үндсэн дээр ингэж чадсан ард түмүүд. Манай ард түмэн бол 800 жилийн дарангуулын түүхэндээ дүгнэлт хийх шаардлага биднэрт гарч байгаа юм гэж. Яг тэгэхээр эдгээр чинь нөгөө Сталин, Жержинский, Невский бүх хүмүүсүүдээ магтаад байгаа шийднэр чинь бүгдээр ингэ өөрснийг нь алж чадчихсан ч гэсэн. Тэгээд Оросд энэ дүгнэлт хийх бол одоо үеийнхээ түүхэнд бид нэр дүгнэлт хийснээс эхлэх ёстой юм аа гэж шишгэн бичжээ. За тэгээд Орос улс бол сталинизмаас салах процессыг ерөөсөө хийгээгүй. Сталины хийсэн гэмт эргүүдийг Нюрнбергийн шүүхийг хийсэн процесс шиг тийм шүүгээгүй. Сталин ямар хичнээн хүн яаж алсан нэтэрийг хийгээгүй. Тийм учраас хамгийн түрүүнд одоо эдний Орос улс бол өөрсдийнхөө хийсэн гэм бурууг зоригтойгоор хүлээн зөвшөөрч энэ одоо хийсэн гэмт эргийнхаа төлөө энэ уучлалт гуйх ёстой. Хамгийн ихний зүйл. Энийг бол Германы канцлер Вилли Брандт Варшавд очоод тэр Польшид анх очоод 70 хэдэн онд штэ өвдөг сөгдөж уучлалт гуйсан Польшийн ард түмнээс. Энэ одоо энэх еврей одоо энэ Польшийн очлон олон сая хүмүүсүүдийг алж идсэнийг энэ Вилли Брандт чинь социал-демократ намын канцлер байсан. Энэ фашистуудын хийсэн гэмт хэргийн өмнөөс уучлалт гуйж өвдөг дээрээ сөгдсөн штэ Варшавд. Тэрийг бичсэн байна. Тэгээ энэ бол Германы ард түмэнд тэр Польшийн ард түмэн Европуудаас илүү чухал Германы ард түмэнд маш чухал үйл явдал болсон юм аа. Энийг ингэснээрээ Германы ард түмэнд бид нар нэрээ ийм гэмт хэрэгсэн ийм мухай юм исэн хүн биш шүү дээ. Бид нар ч ийм нүгэлтэй юм хүмүүсүүд байх шүү дээ гэдгийг эдгээр ойлгоод ухааруулад цаашдаа хязгаарч ийм юм байж болохгүй юм байна гэдгийг ойлгоход нь Германы ард түмэнд өөрсөнд нь хэрэгтэй зүйл болсон юм аа. Тэр яаснаас гадна тэр Польш еврейгуудаас уучлалт гуйсанаас гадна гэж хэлсэн байна. За тэгээд манай Оросын ард түмэн бол одоо Оросууд бол хизээ ингэж өвдөг сөгдөхөөс
сөгдөх вэ? Энэ Варшавд очиж өгдөг сөгдөх, Будапешт, Бухарест, Праг, Таллин, Вильнюс, Рига, Киев, Грозный энд манай Оросд очиж өвдөг сөгдөж уучлал гуйх ёстой гэж бичжээ. За тэгээд ардчлалыг ер нь ганц нэгээрээ тэмцээд авчирдгүй маа гэдгийг энэ Борис Немцовийн тэмцэл, Навальныгийн тэмцэлээр дээр харуулдаг. Ардчлалыг бол зөвхөн аюул олноороо гудамжинд олноороо тэр үйл явдалд оролцож авчирдаг ийм онцлог зүйл байдаг. Гэтэл Оросд нь тэр гэж гарч ирдэг хүмүүсүүд байдгүй. За тэгээд энэ хүмүүсүүдийг буруутгаад бас их хэцүү одоо энэ ч одоо шударгасны төлөө тэмцдэггүй, өөрийнхөө хүний эрхэм чанар, дигнитигийн төлөө тэмцдэггүй хүмүүсүүдийг одоо яах вэ? Хүн бүр гэр бүлийнхөө өмнө хариуцлагатай. Тэгээд одоо сэтгэл энэ хүмүүсүүд гэр бүлээ хариуцах, гэр бүлийнхөө өмнө хариуцлагатай байх, гэр бүлдээ талах авчрах энэ одоо энэ хариуцсан хайрлсан энэ сэтгэл энэ бол энэ дарангуулагчд ашигладаг. Эдгээр хүмүүс бол хайртай хүмүүсийнхээ төлөө хайртай хүмүүсийнхээ барьцаанд орчихсон хүмүүсүүд юм аа. Тэднийхээ төлөө дарамтанд амьдардаг, твчдэг. Өөр хүүхдээ тэжээх, талах, өөртөө үнж байх гэсэн энэ хоёроос өөр сонголтгүй болчдөг. Эдний дэргэд одоо баг жинхэнэ боол хүн бол бас арайч эрхчлөөтэй байдаг гэж шүү. Одоо ганцаараа боол хүн бол за тэгээд дарангуулын дэглэмд бол энэ баян чинэлэг дундаж давхар бол юусоо байж болдгүй маа. Тэд нэр дандаа ингээд баян чинэлэг болохоро нөгөө яагаад гэдэг одоо юу гэх юм бэ, нэг бодлоор жоохон боломжтой болсон хүн чинь бас өөр юм их юм хүсэл яадаг, одоо жишээ нь эрхчлөө ч юм уу те. А үгээгүй ядуу улсаасаа ингээд халамж аваад өчүүхэн цалингаар ингээд амьдраад ам зууж арайгш нэг юм өлөн зэлмэг амьдарч байгаа хүмүүсд болохоор аюух дуулууртай боолууд байдаг. Энэ бол ерөөсөө энэ дарангуулын системийнх нь бүр заавал байлгаж байгаа ёстой. Баян байж болохгүй. Ард иргэд нь дундаж давхархтай байж болохгүй. Гол нь ихэнх нь ядуу халамжаар амьдардаг ийм боолын сэтгэлгээтэй дуулууртай хүмүүс. Эднэрийг манипуляцлахад аюу амарх. Сонгуульд саналын авахд амарх. Энэ бол одоо яг жинхэнэ одоо Оросын энэ Кремлийн бодлого технологи юм байна л да. За тэгээд ер нь өлсөж ядарсан хүн бол хизээж талхныхаа төлөө жагсдаггүй гэж. Нийгмээс холиё гэж жагсдаггүй. Би өлсөдөө талхах гэхгүй. Тийм улныхан одоо 80-90% нь болчихсон тохиолдолд жагсаал гэж байхаа байждаг. Тийм учраас одоо энэ Орос оронд энэ арчилсан нийгэм тогтоход дутаж байгаа хамгийн чухал зүйл бол одоо ерөөсөн юу вэ гэхээр энэ хариуцлагатай хэрсүү ийм юмд шүмжтэй хандаг иргэд энэ байхгүй. Энэ иргэн бол нэг өдрийн дотор болчдөг зүйл биш. Энэ ч одоо хүн чинь айгүй удаан процессор хүмүүж төлөвшөх учраас энэ бол нэг хоногийн дотор бий болчдөг зүйл биш. Өөр бас энэ Маркус Цицеро гэдэг энэ бас нэг эрдэмтэн философ хүн хэлсэн энэ боол хүн бол эрхчлөө ерөөсөө өсдөггүй маа. Харин өөрөө боолтой болохыг л хүсдэг юм. Боол хүмүүсүүд бол боолтой болохыг хүснөхөөс шүүл эрхчлөөтэй болъё гэж ерөөсөө өсдөггүй гэж энэ философ хүн хэлснийг бичсэн байна. За тэгээд энэ баруунд байгаа шиг энэ орныхон загвар шиг ийм арчилсан нийгэм өөрчилж хийя гэх юм бол юмд шүмжтэй ханддаг critical mass одоо тийм олонх хэрсүү олонх одоо юм энэ хэрэгтэй. Энэ бол одоо Оросд бол баг өдөр болгон багасж байгаа. Орос бол ингээл хэдэн жил болж байгаа л иймэрхүү хүмүүсүүдээ ер нь ингээд цэвэрлдэг. 20-р зууны зуунд бол элитүүдийг алсан, устгасан. Дараа нь Сталины үед бас алж устгасан. Одоо энэ Советны хүмүүсүүдийг чинь алж хадаад идэг шүү дээ тийм. Эдгээр чинь энэ дарангуулын тогтолцоонд саад болдог, ийм боловсралтай, ийм шүмжтэй ханддаг, ийм эрүүл ухаантай хүмүүсүүдтэйгээ байс хийж байгаад ингээд цэвэрлдэг юм байна л да. За тэгээд энэ Сталины үед бас мэдээж энэ давхаргыг бүр тэр чигээр нь байхгүй болгосон. За тэгээд энэ юуны энэний уршгаар энэ Оросууд ч одоо ингэж ийм хүмүүсүүдээ их гадуурхтгийн уршгаар жил болгон 100,000 хүн
гадаад руу гарч явдаг гэж. За энэ Украины дайнаас хойш 500 мянга гэдэг шүү дээ. Жил болгон 500 мянга. Тийм учраас энэ Оросын тархитай хүмүүсүүд ингээд гадагш гараа явждаг юм аа. Гэт нэг жишээ нь хэлэхэд Google-ийг үндэслэгч Сергей Брайн гэдэг хүн бол бас Оросд Москвад ирсэн хүн гэж байна. За ер нь тэгээ шинжлэх ухааны эрдэмтэд, бизнесмэнүүд, хуульчид, нарийн мэргэжлийнхэн бол ингээд гараа явчихдаг. 20 дугаар зуунд ер нь тэгэл одоо нэг Эхо Москва гэдгээс радиогоос санал асуулга явуулсан чи Оросын ард түмэн дотор ийм санал асуулга явуулсан байна. Оросын ард түмэн та ер нь ингээд Орос хүн ер нь хүн шиг амьдрах болох уу? Хаана тэгвэл амьдрах вэ? Та одоо хаана амьдрах дуртай вэ гэж асуусан юм байна л да. Ер нь хүн шиг амьдрий гэвэл хаана амьдрах вэ та гэж асуусан чинь 80% нь баруунд гарч амьдрах гэж хариулсан гинэ. За тэгээд энэ эрдэмтэд нь яагаад их гараа явчихдаг юм бэ гэхээр энэ юм айгу муу юм байна л да. Энэ одоо онл монлын талаараа гайгүй болоод эрдэмтэд нэг тодорхой төвшөнд хүрээд одоо ингээд судалгаа шинжилгээ хийгээд гэхээр лаборатори дээр айгу муу. Тэгээд тийм болохоор цаашаа хөгжих боломжгүй болохоор ингээд Оросын эрдэмтэд нь баруун руу гараад ирдэг. Тэгээд бид нэр одоо Оросын их сургуулиуд болохоор энэ баруунд гарч ирж хийж байгаа хүмүүсүүдийг бэлдэж өгöd байгаамаа. Өөрснөө юмгүй учраас. Тэгээ оронд нь хэн ирдэг вэ гэхээр Кавказаас ирдэг гэж байна. Кавказын мигрантууд ирээд, цагаачд ирээд тэд нар бол орсоор муу ярьдаг, дуулууртай иргэд. Тэгээ одоо энэ манай энэ шинжлэх ухаан эрдэмтэд чинь Кавказын орос хэл мэдэхгүй шахуу ийм дуулууртай ийм амьтаар солигдоод байгаамаа. Оросууд нь баруунд гараад оросуудын оронд Кавказын ирж байгаа. Тэгээд энэ манай Орос орн чинь ийм олон үндэснээс бүрдсэн ийм нийгэмтэй учраас ардчил хөгжих тийм ерөөс ямар ч боломж байхгүй гэж шишгүүдж байгаа юм байна. За тэгээд 1919 онд чинь Украиныг тусгаар тогтнож байсан. Тэр чинь буцаагаад авчихсан. Тэрний анх Украиныг тусгаар тогтнолыг үндэслэж байсан Винниченко гэдэг хүн хэлсэн байт ингэнэ. Оросд бол Оросууд хэзээ ардчил ярихад болиё гэвэл Украины асуудлыг ярингууд л эдгээр ерөөсөө ардчилсан биш болчдөг гэж ярьсан. Энэ бол үнэндээ ганцхан Украинч биш. Энэ Орос гэдэг шоронгоос гарахыг хүссэн үндэстэн бүрийг ярингууд л Оросууд одоо энэ ардчилсан нийгэм эдэр биш ардчилсан нийгмийг ярихаа болчдөг юм байна л да. Энэний нэг жишээг одоо Ходоровский дээр ярьсан байна. Ходоровский Нью-Йорк Таймсд ярилцлага өгтөө ингэж хэлсэн гэж байна шүү. За танаа улс чинь танаа хойд Кавказ чинь салан тусгаарлыг гэвэл яах вэ гэсэн чинь одоо энэ Ходоровский чи Оросын сөрөг хүчин гэж ярилцлага авж байгаа ярилцлагад тэгвэл одоо ингээд энэ хойд Кавказын тусгаараас гарыг гэх юм бол 2 сая хүн өгөж өргөцсөн дайн болно шүү дээ. Тэгэх юм бол дайн хийх үү эсвэл тусгаар тогтлын хүлээн зөвшөөрөх үү гэдэг ийм хоёр асуулт гарна. Энэ дээр бол би дайн гэдэг хариултыг өгнө. Энэ бол манай улс, энэ бидний эзэлсэн улс гэж Ходоровский хэлсэн байна. Тийм учраас энэ Оросын ардчлан хүчнийхэн ч гэсэн империйн үзлээсээ салаагүй энэ империйн хараалд автчихсан хിവэр энэ ардчил ярдгууд нь ч гэсэн тийм гэж. За тэгээ 2016 онд Роскварди гэдэг нэг байгууллага байгуулсан юм байна. Тэр нь байгууллагын зорилго нь болохоор энэ улс төрийн нийгмийн эсэргүүцлийг дарах зорилготой гэж. Одоо ингээ янз бүрийн ардчилсан маягийн үзэл санаа гаргасан хүмүүстийг дарж явах зорилготой Роскварди гэдэг. Тэгээд гол нь жагсаал цуглаан эдрийг дарж одоо энэ хүн баривчлах ёстой. Тэгээ энэний дарга нь болохоор Путиний ерөнхийлөгчийн бие хамгаалах албаныхын толгойлогч яг өөрөө гэж байна. Энэ хоёр албыг хоёуланг нэг хүн идэг ба штэ. За тэгээд энэ Росквардийн онцгой эрх нь юу юм гэхээр одоо жагсаалын үед, жагсаал цуглааны үед олон хүн рүү шууд буудах эрхтэй гэж. Тийм эрх тусгай Росквардд байдаг гинэ. За ийм баталгаажуулсан ийм механизмууд хийж авсан юм байна. Энэ Оросын юу чинь. Тэгээ одоо энэ жагсаал цуглааны нийтгүй юм байна штэ. За тэгээд энэ Оросын ардчлалынхан биш штэ. Хоорондоо энэ Оросын ардчлалынхны тухай бичсэн байна. Энэ манай ардчлалын бас жоохон сонсоход юугүй байх. Эднэрийн гол онцлог нь хоорондоо ямар ч өв төвжингүй. Тэгээ баахан практикууд хуваагдчихсан.
Хоёрдугаар зовлон нь болохоор ард түмний дэмжлэггүй. Тэгээд энэ баахан хуваагдчихсан фракцууд нь сонгуул болохоор дандаа өөрснийхөө хүнийг тавих юм амбицтай. Тэгээ хоорондоо ийм эв төлөнгөө ийм сөрөг хүчин байдаг гинэ. За тэгээ ерөнхийдөө Оросын сөрөг хүчний Орос орнд сөрөг хүчин байх уу, байхгүй юу, хэнийг нь шоронд хийх үү, хэнийг нь шоронд хийхгүй чөлөөтэй явуулах уу гэх юм бүгдээрингийн Кремльд шийддэг гэж. Орос сөрөг хүчинтэй юм шааргадуулыг бол ингээл гаргаад ирдэг. Тэгээ энэ нэг муур хулган тоглож байгаа юм шиг юм тоглоом гээл яваад байдаг гэж. Тэгээд энэ тоглоомыг гол нь хоёр муур хулган хоёулаа тоглож байгаа боловч тоглоомын дүр нь бол Кремль зохиолсон байдаг юм аа гэж бичсэн байна. Тэгээд сөрөг хүчин бас нэг юм юу шаарддаг вэ? Оросын сөрөг хүчин юу шаарддаг гэхээр одоо Кремль байгаа энэ хүнээс одоо энэ Кремлийн эрх мэдлийн одоо энэ хүнийг солиё. Энэ Кремлийн хүнийг солиё гэж ярьдаг. Эднэрийн нэг ойлгодгүй энэ Оросын сөрөг хүчний ойлгодгүй юм нь болох зэрэг тэр хүн байгаа хүнээс их хаанаас үл хамааран хэн байхаас үл хамааран тэр Кремлийн эрх мэдэл институт цэвэрээ байнга ингэж байгаад идгийг юусоо ойлгодгүй. Тэгээд Орос орн бол энэ жүжигийг одоо ерөөсөө түүхийгээ турш тоглоод шин ороод шин дөрүүдээр тоглосон. Дөрүүд нь солигдоод байдаг болохоос бол жүжиг бол ингэж байнга адилхан тэр тоглогдож байгаа. Одоо манай Орос орнд энэ жүжигт шин дүр хэрэггүй байна. Манай Орос орнд одоо шин жүжиг хэрэгтэй байна тий. Шин найруулгатай шин өөр жүжиг тоглох хэрэгтэй гэж шишгэн бичжээ. За тэгээд ардчлалыг бол нэг шийдвэр гаргаад гаргацдаг зүйл биш юм аа. Одоо гол нь энэ Путиний Оросд одоо Оросуудын Оросын нийгэмд одоо манай Оросын ард түмэнд нэг мэдтгүү нэг юм нь байдаг. Тэр юу гэхтэй зэрэг ард түмэнд эрх баригчдыгаа контролдож чаддгиймаа гэдгийг мэдтгүү маа. Энэ генийхэн санамжинд байхгүй. Яагаад гэхтэй зэрэг хизээч ард түмэн эрх баригчдаа контролдож нөлөөлж чадаагүй дандаа тэрний доор байсан учраас яг үнэн чанартай бол энэ Кремлийн эрх баригч чинь хизээч үнэн чанартай бол энэ ард түмнийг контролдож чадахгүй тэр контрол бол ерөөсөй байхгүй чадахгүй гэдгийг мэдтгүү маа. Одоо олуулаа гарч ирээ жагсах ч юм уу тий олуулаа нэгдээд энэ арчилсан орнд байгаа юм шиг байх юм бол амжилтанд хүрдэг юм а гэдгийг мэдэхгүй тэр нь генийхэн санамжинд нь байдгүй юм аа л гэж тэрийг хэлж яана л да. За тэгээд тийм учраас за нэг сайн цаартай болчих юмсан нэг сайхан одоо тий сайхан ерөнхийлөгч сайн хүнтэй хүнээр ерөнхийлөгчөд солчих юмсан гэл мөрөдөддөг. Ийм ард түмэн бол одоо хизээч тийм хэрсүү сонгуулийн сонгогч нийгмээ өөрчилж чадах юм арчилсан нийгэмд нөлөөлж чадах иргэний нийгэм байгуулж чадах ийм хэрсүү сонгогч болж чадахгүй юм аа гэж бичсэн байна л да. Тэгээд ер нь бол либерал үзэлтэй барууны чиглэсэн үзэлтэй хүмүүс бол ер нь ерөнхийдөө бол Оросд бол маш цөм. Ер нь хэрсүү шүүмжтэй ханддаг ийм маскүүгээр бол ерөөсөө иргэний нийгмийг байгуулах ямар ч боломж байхгүй. Ямар ч сайн хууль гаргаад хэрэгжүүлэх боломжгүй юм а ийм нийгмийн бүтцтэй улс. Тэгээд Оросын сөрөг хүчин болохтой зэрэг энэ Оросын энэ олигархийн энэ систем одоо ерөөсө гэмтэр хийгээд байна. Эднэрийг одоо Нюрнбергийн шүүх хэрэгтэй. Энэ германуудыг шүүсэн шиг гэж ярьдаг юм байна л да энэ сөрөг хүчин. Тэгээд тэрэн дээр энэ шишгэн хариулж ингэж хэлсэн байна да. Тэгээд гэвч энэ процессыг яаж зохион байгуулах юм бэ? Одоо энэ өнгөрсөн бүхнийгээ илрүүлээд хэн буруутны шийдэх вэ? Хэн энэ өнгөрсөн түүхэндээ дүгнэлт хийгээд хэн хийж хүмүүстэй ойлгуулах вэ? Одоо шүүхийн шийдвэрийг манипуляцлсан олон мянган шүүхийн шийдвэрт ингээд нөлөөлсөн олон мянган шүүгчийг одоо яах вэ? Хээл хахуул авсан хэдэн 10 мянган цагдаагийн ажилчдыг яах вэ? Хэдэн зуун мянгаараа сонгуулийн дүнг өөрчилсөн эмч багш нарыг яах вэ? За Путиныг аваад хайж болно. Харин авирал авсан олон сая төрийн албагчдыг яах вэ? Энэ бүхнийг шүүе гэвэл манай Оросд хүн үлдэхгүй. Тийм учраас энэ Оросын ард түмнийг тэр чигээр нь солихоос өөр аргагүй болно. Тэгэхээр энэ бүтэхгүй зүйл болж байгаа байхгүй. Бүгдээрээ ийм системд орцсон. Тэгээд
нэг бурууг нэг ингэж л зөвлөлт холбоот улс задарсны дараа манай улсад нэг хийсэн алдаа бол энэ үйлдлийн системээ солиогүй зөвхөн апдейт хийгээ явуулсантай холбоотой юм аа. Энэ бид нар одоо энэ улс төр төрийнхээ аппаратыг устгаж байгаа шинээр яах хэрэгтэй байсан. Тэгээд тэрнтэй бол бас тэр алдаа гарсан гэдгийг бас үзсэн байна. За тэгээд энэ ардчилсан тогтоотой болно гэдэг энэ ардчилсан үзэлтээгүүд нь ярьдгийг бол энэ бол утоп үнэртдгээ энэ бол бүтэхгүй зүйл гэж шишгэн үзэж байгаа юм байна. Ер нь Оросын ирээдүйг харахад бол нэг холын дуурн хэрэг байхгүй тодорхой гэж байна. Кремлийн хаан бол эцсийн хүртэл улаан канопын дээр хурууга тавиастай гүрий. Тэр бол ойлгомжтой. Ард түмэнд дуурахгүй эсвэл парти хийгээд баярлаад ингээ яваадаг нь. Эднэр бол тэгэл бүх юм ингээд давдгаараа даваал гарна. Энэ бол одоо анх удаага болж байгаа зүйл биш. Ард түмэн нь бол угаасаа ийм л байсан байна л да. Энэ түүхэндээ ямар ч энд бол оролцохгүй гэж. Тэгээд одоо цаашдаа бол цэргийн шин зөрчилдөөнүүд, мөргөлдөөнүүд гарна. Баруунтай болон ойролцоо локал бусад улсуудтай мөргөлдөн. Орос орн улам ганцаардна. Одооний болох гэж байгаа энэ шинэ технологийн дайнд бол Орос орн ямар ч шанс байхгүй. Компьютер хийж чадахгүй, машин хийж чадахгүй. Орос орн бол ерөөсөө зөвхөн карантины цорог болно л гэж байна. За тэгээд дээр үдэл дайн хийж улс орныг эзэлж ол зомгоо хувааж хүмүүсээ тижээдэг байсан ийм өнгөрсөн зууны туршлага одоо байхгүй болоод одоо цагт бол хүнээ хөгжүүлж хүнэн тэгээд тэр улсаа тижээдэг ийм тогтолцоо бий болцсон байна дэлхий дээр. Тэгээ миний түрүүний хэлсэн Билл Гейтс, Марк Цукерберг, Сергей Брайн, Элон Маск гэдгийг хэлсэн байна л да. Эднэр бол одоо улсаа тижээгээ явж байна. Тиймээс орчин үеийн улсууд бол газар нутаг эзлэхээр биш, хүмүүсээ хөгжүүлж, хүмүүсийг оюуны чадвараар баялаг бүтээж байгаа ийм нийгэмд одоо ийм цаг үе ирсэн байна. Тэгээ ийм технологийн эрен үед хүний үнц нь маш чухал болсон. Хүн хөгжих ийм нөхцөл бол одоо зөвхөн хуульт ёс, эрхчлөөтэй хуульт ёстой ийм нийгэм, ийм тогтолцоон дээр л хүн ийм хөгжил төрдөг, хүний хөгжил явдаг. Тэгээ энийг ч одоо за шийдвэр гаргаад ерөөсөө тэгвэл одоо хуульт ёстой болё, эрхчлөөтэй болё гэдэг нэг шийдвэр гаргачихснаар бол бий болчдөг зүйл биш. Тэгээ ер нь бол манай Орос орн бол ирээдүгөө одоо ингээ сүйтгэжлээ. Одоо бол энэ Москвагийн улсын тэргүүн солигдох энэ босоо тэнглэг одоо босоо тэнглэгийн конструкцид бол ганхан хоорондоо ингээд шөргөөлдөж байгаа энэ кланы одоо олон кланууд байгаа шүү дээ. Хоорондоо эрх мэдлээд тэмцлээ ингээд булаацалдана. Тэгээ одоо ингээд тэр нэг X гэдэг өдөр ирэхэд бол дараагийн өдөртөгчд бол их амар зүйл биш. Энэ империйн задрал одоо бол ингээд гангаад эхэлж байна. Тэгээ империйн задрал ихэхэд хамгийн түрүүнд бол энэ Чечен энэ живж байгаа завийг орхиж явна. Энэ улс л угаасаа зөвхөн Москвагийн татаасаар оршин тогтнож байгаа. Москваас мөнгө өгөхөө байлахад л шууд маргааш нь энэ Оросоос гарна. За тэгээд цаарын импери бол хэдэн сарын дотор задарсан. Цаарын империйн задрал бол хэдэн сар үргэлжилсэн юм бэ? Зөвлөлт холбоот улсын задрал бол 3 хоног задарсан. Путиний эрх мэдлийн тогтолцоо бол хэдхэн цагийн дотор норно гэж бичжээ. За тэгээд Чечений дараа бол Татарстан гарна, Башкирстан, Якут гарна. Эцэст нь Сибирийн регион бол Москвад газрын баялагаа хураалгаад байхыг хүсэхгүй. Тэд нар ч гэсэн татгалзна. Тэгээд ийм болохоор ер нь ингээд үмэн самуун бий болоод Орос орн 100 жилийнхээ өмнөх үе рүүгээ орно. За барууныхан бол бөөн дахиад цагаачдын давлгаа Оросоос очно. Эцэст нь хүчтэй гар хүссэн ард иргэд Оросод гарч ирнэ. Одоо дахиад нэг цаартай хүчтэй энэ одоо үмэн самууныг дарах тийм хүчтэй хүн хүснэ. Баруунд ч гэсэн улаан канопи алдчихгүй тулд тэг бүх юмыг зөвшөөрнө. Тэр одоо гайгүй хүн байвал тэрэн дээр улаан канопи дээр дарчихгүй бол одоо дүүсээр гэл бүх юмыг хүлээн зөвшөөрөө тэгээ өнгөрнө. Тэгээд одоо бид нэр одоо Оросын үеийн охин бол 2 ийм түнэлээр яваад 2 буудал дээр өнгөрчөө явж байна. Нэг нь болохоор эхний буудал нь перестройка дээр сул улстай перестройка хийх гээд 90 оны хаос байсан. Дараагийн буудал нь одоо энэ Путиний импери гэсэн ийм энэ буудал байлаа.
одоо ер нь дараагийн бодол дээр ямар бодолд очих вэ гэхийг буух хүн юм уу хүсэж байгаа хүн ер нь байна уу л энэ бууж ямар юун дээр очих вэ гэж зовж байгаагаар бол энэ өгүүлэг нь ингээд дуусчих юм байна. За ийм л юм байна. Баярлалаа. За ёстой. Дандаа бидний нөгөө нэг ярьж идэг асуудлын тухай юм тий. Тэгээд зөвхөн монгол хүн биднэрт яг яаж тусах уу гэдэг үүднээс харахад эхлээд тэр боол хүний тодорхойлолттой айгүй сонин гоё юм тий. Тэгээд энэ дээр манайх сайн задлж ярил зүгээр байна. Тэгээд хоёрдугаарт гэвэл одоо энэ ах гэж үзээд байдаг энэ орсууд чинь түүхэндээ арчилсан нэгэн гэдэг энэ үзээгүй гэдэг нэг point гараад ирлээ тий. Тэг чин бид нар чи одоо хэдэн удаа сонгуул хийгээд байгаа вэ? Тий. Бид нар төрүүлээд явж байгаа хүмүүс байгаа даа. Тийм шүү дээ. Тий. Гэдэг нэг point. Түрүүнд энэ юун дээр миний дуус яагаад давхар сонсогдоод байгаа юм бол энэ түрүүнд бас энэ шишкний юун дээр энэ Украины нэг онцлог нь энэ бас улсын айгууд бас сул тийм авилгалд идсэн улс байсан ч гэсэн тэр иргэний нийгэм нь айгуу хөгжсөн чанга улс байсан учраас ингээд тэсэд тэр энэ юу яатсан Украинч иргэний нийгмээр ингээд дагаад гарцсан гэж бичсэн байсан шүү дээ. Тэгэхээр энэ хүн болгон иргэний нийгэм нь л айгуу чухал байх нь л дээ улсын сул байсан ч гэсэн Тэгэхээр бид нар одоо за ямар ч байсан тэр эхний тэр боолын одоо сэтгэлгээ гэдэг юм дээр нэг яриад үзье л та тий. Тэр боол хүн чинь саяны тэр key point үгүй байлаа шүү дээ тий. Тэр англиар нь юу гэж хэлээ? тий энэ хараа энэ бүр үгээс латин үг. Аха. Юу гэж за би одоохоо Хэзээч өөрөө амьдрахыг хүсэхгүй гэж штэ тий. Боол хүн бол нэг юм да нөгөө тэжээгчийг хайдаг. Тий. Юу гэж вэ? Латинараа их алдартай юм байна. Nihil habero nihil curo гэдэг гэнэ. Тэр нь англиар орчуулах юм бол I have nothing. Надад юу ч байхгүй. I care for nothing. Би юу ч одоо хариуцахгүй тий гэх юм уу юу гэх юм. Ерөөсөө хов хоосон. Тэгээ ямар ч хариуцлага хүлээхгүй. Юуны ч төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн тийм л утгатай байна л да. Энэ хүн бол боолын шинж юм байна. Би ганцаараа яриад байж. Тэгэхээр нөгөө энэ боолын сэтгэлгээтэй давхарга хүн олон байх тусам одоо тэр энэ эрх баригчид тэрийг одоо залуучууд амархан байдаг байна шүү дээ. Эдгээр өөртөө ямар нэгэн шийдвэр гаргах ямар нэгэн өөрчлөлтөнд орох чадвар байхгүй учраас өөртөөхөө сонсноор эднийг жолоож болдог гэсэн тийм юмд холбогдож очив тий. Тийм учраас одоо юм мэдгүй жоохон эрх мэдлийг нь хуваалцахгүй эрх мэдлийн даацлахгүй тий. Тэгээ халамжаар амийн залгуулаад тэгээд нэг үхсэн амьд нөгөө наркозонд орсон хүн шиг нэг ийм байдлаар байлгаад ах нь эрх баригчдад өөрөө ашигтай гэсэн үг тий. Тэгээ ийм технологиор явж ирсэн манай Орос улс бол гэж шишгэн тодорхойлоод хэлээд байна шүү дээ. Тэгээд хоёрдугаарт гэвэл ерөөсөө арчилсан энэ нийгмээр амьдарч үзээгүй ард юм гэдэг асуудал. Мянган жилдээ тийм ээ. Энэ point дээр ингээ үндэслээд тэрний дараа нь юу яриглаа? Манайхан баяжуулаад яваад өгөөрэй.
Түрүүн тэр олон үндэстний улс болохоор арчлал боломжгүй гэж байгаатай бол санал нэгдмэргүй санагдаж байна одоо л. Яг одоохондоо тийм байж магадгүй. Ерөнхийдөө онлын хувьд бол би санаал нийлж байна да. Үндэстэн бол ямар үндэстэн байгаас одоо жишээ нь энэ Франц юм уу Герман дээр чинь баахан янз янзын үндэстнүүд болоо л шүү дээ. Гэхдээ яг хуу одоо Орос орн чи ийм аимшигтай том болохоро яг одоохондоо яг бодит байдал дээр тэр одоо яагаад ялгаа нь юу гэдэг ахаар тэр одоо энэ Казахстаны улсууд чинь бүр харанхуй хүмүүсүүд байгаа хгүй Оросуудаа бодох юм бол тэд нар нь одоо орыг аваад Москвад ирж байгаа. Яг уу амархан болохгүй л байх л та олон үндэсний нийллээгээд эднэрийгээ бүр айгүй бас Чарльз өмнө үзэлтэй бол тэднэрийгээ бас айгүйх гадуурхт юм билээ шүү дээ бас. Тэгээ амьтараа залгуулад байдаг. Ийм боол давхархтаа байх тусам энэ бол өөрөө ерөөсөө сэтгэлгээ хөгжихгүй. Энэ хүмүүс бол амьдралынхаа төлөө ердөөсөө тэмцдэггүй. Тэгээд нэг гэсэндээ нөгөө илэрхийлэл нь болохоор тийм дарангу юуны одоо тийм дээрэнгүү эсвэл одоо харгас тийм янз бүрийн илэрхийлэлтэй болж гардаг гэдэг шүү дээ. Тэгэхээр ерөөсөө энэ хизээш нь юу яахгүй. Одоо бол яг зүгээр ийм тэр олон үндэстний талаар гарч байгаа эсгүүд дээр нь зүгээр ийм бодол төрлөө. Яг ер нь энэ Оросууд чинь ингээд түүхэндээ дандаа нөгөө бусдын дарлалд ор айгүй олон 100 мянган жилээр байцсан хүмүүс аахгүй. Тэгээд тийм учраас ялангуяа өөрсдөө тэр дарлж исэн гэж үзээд байгаа үндэстнүүдийг бол ер нь устгах болж игэл. Тэгээд болохгүйг нь бол өөртөө уусгах ийм л бодлого одоо сүүлийн тэр яг Орос үндэстэн бүрэлдсэнээс хойш гэдэг чинь 500-600 жил болж шít одоо. Энэ хугацаанд ингээд явуулаад байгаа юм л та. Тэгээ тэр дотор ялангуяа еврейнэр рыг бол одоо бүр ингээд жигшиж тэ. Тэгээд ер нь еврейнэрийг бол бүрэн устгах төлөвлөгөөгээр амжилттай биелүүлээд бараг л дуусчих шít. Гэтэл яг Оросын түүхэнд энэ гарч ирсэн тэр алдартай авиастай хүмүүс бол ихэнх нь еврей хүмүүс. Тэгээд татар монгол гаралтай хүмүүс байдаг. Тэгээд Оросын энэ еврей гэж яриад байгаа хүмүүс бол угаасаа энэ Оросын газар нутаг дээр ялангуяа энэ Орос үндэстэн бүрэлдсэн Орос гэлтгүй энэ Эслон үндэстэн бүрэлдсэн гэдэг байгаа тэр Украины зүүн хэсэг, Оросын одоо баруун урд хэсэг, тийм үү, Казахстаны хойд хэсэг энэ газар нутгийн чинь уугуул эзэд нь байсан хүмүүс аахгүй юу? Уг нь бол тэр нөгөө үндэстнийхээ хувьд бол еврей биш. Тэр хүмүүс бол ер нь бол одоо юунаас Төв Азиас очсон нүүдэлчин хүмүүс тэнд очиод төр улсаа байгуулад Хазар гэдэг юм улс байгуулад тэгээд еврей шнийг авцсан. Тэгээд бараг 400-500 жил тэр газар нутгийг эзэлж захирч сууж явах хугацаанд Слован одоо Оросуудын өвдөдсүүд бол боолн байсан байхгүй. Тийм учраас одоо энэ еврейнэрийг бүр тэгтлээ ад үз одоо юу яадаг чигшиж зэвүүцдэг. Яг тэрүүн шиг одоо тэр Алтан ордны улсын доор бас ингээд 250 жил байсан учраас энэ татар монголчуудыг бол болж игэл устгах болохгүйг нь уусгах ийм л одоо бодлого сүүлийн 500 жил явуулж байна л та. Тэгээ энийг болохоор бид нар ялангуяа энэ Украины дайн дээр бол ингээд хамгийн ойрын жишээ шууд харж болно. Одоо Москвагаас бол нэг ширхэг цэрэг тэнд байлдаг байгаа шүү дээ. Гэтэл ерөөсөө энэ Монгол гаралтай Сибирийн олон үндэстнүүд л хамгийн түрүүнд фронтод очиод тэгээ энэ ямар ч одоо технологийн хөгжил багхгүй тэр хэсэг одоо тэр танкууд нэхэд чи ерөөсөө энэ ямар ч нөгөө юу яаж байгаагүй техникийн тийм тордлогоо өдөр хийгээг учраас очиод шууд ингээд нөгөө эвдэрчдэг. Тэгээ тэрэнд чинь хэн өргөдж чинь гэхээр энэ Монгол гаралтай тий Сибирийн үндэстнүүд чинь л өргөдөд байна л та. Энэ өөрөөр тийм аллах гэдэг шүү дээ. Би зүгээр миний сонсон надад төрсэн бодлоор хэлчихье л да. Би зүгээр товчхондоо бол ингэж бодоод байна л да.
Оросуудууд бол сайн историгийн хэлсэн бол бүгд зөв. Яг үнэн. Юу гэсэн үг вэ гэхээр зэрэг би гэсэн эгодо захирагдаад байна. Тэрнээс олонхын хүсэл сонирхлыг сонсох сэтгэл байхгүй байна. Тэнд юу гэсэн үг вэ гэхээр зэрэг хэн илүү эрх мэдэлтэй шийдвэр гаргах чадaltaй байна. Тэр өнөөдөр төрийг захирж байна. Улс орныг захирж байна. Нэг хүнийг дахин шүтэх үзэл одоо хүртэл Оросд бол явагдаж байна. Тэрнээс биш ард иргэд олон нийтийн санал хүслийг хизээж сонсохыг хүсэхгүй байгаа байхгүй юу? Энэ хамгийн гол аюул. Гэтэл дотооддоо юу ирж байгаа гэхэлэр зэрэг бид ардчилсан улс. Бид ч гэсэн өнөөдөр одоо тэр хуучин коммунист системийг халчихсан. Бид НАТО-той сайхан харьцъя гэж одоо ярьж байгаа гэж хэлж байгаа шүү дээ. Европтой ч гэсэн бид адилхан явъя. Бид өөрсдийнхөө системээр явна. Та нар өөрсдийнхөө системээр яв гэж байгаа байхгүй юу? Бид өнөөдөр хүний эрхийг дээдлсэн сайхан ардчилсан улс болчлоо гэж яриад байгаа. Гэтэл бодит амьдрал дээр үгүй байгаа байхгүй юу? Тэр юу гэсэн үг вэ гэхээр зэрэг би гэсэн эгод захирагдаад байна өнөөдөр. Путин хийж байгаа ажил бол өнөөдрийн энэ улсын амьдрал юунд одоо юуны үр дагавраар бий болсон бэ гэвэл Путин хийж байгаа эго байхгүй юу? Энэ бол зөвхөн Путинээс гарах эго. Өөр ямар ч одоо улс төрд хамааралтай хүн гараад иймэрхүү аимшигтай алхмууд өгөөл хийхгүй байхгүй. Гэтэл энэ юуг харуулж байгаа гэхээр зэрэг би гэсэн эго захирагдж байна. Юу л тэгж л харж байна. Түрүүний хэлсэн одоо тэр монголч гэдэг юм уу одоо юу гэдгийг татаарч гэдэг юм уу одоо тийм ээ. Иймэрхүү одоо бага аснуудыг одоо зэрэгтэй ажиллаад өөрсдөө одоо хойно сууж мууж байна. Энэ бол тэгтээ тэргүй өөрийгөө авч харахын төлөө хийж байгаа алхам шүү дээ. Ер нь бол хамгийн аимшигтай зүйл нь юу гэхээр зэрэг Оросд арчил бол байхгүй. Өөрсдөө бодолтой байгаа гэж бодож байгаа. Ард түмэн нь бол тэгж тархиа угаалгацсан байгаа байхгүй юу? Энд бол нэг л хүн үүрэг гүйцэтгэж байна. Нэг л хүн гол дүр тоглож байгаа байхгүй юу? Тэрний золиос нь Оросын ард түмэн болж байна. Анх дан эхлэхэд долларын ноёрхоч гэдэг юм уу одоо Америкийн одоо юу гэдгийг ноёрхлын одоо эсрэг гэж хүмүүс ойлгож байсан. Гэтэл үгүй байгаа байхгүй. Бүхэл бүтэн улс үндэстний газар нутгийг дээрэмдэж штэ. 2004 онд ч бас тийм болсон. Одоо ч гэсэн тийм болж байна. Энэ хинээс гарсан юм? Оросын ард түмнээс гараагүй байхгүй. Энэ бол Путинээс гарсан. Хувь хүний эгоогоос гарсан байгаа байхгүй. За баярлалаа. Энэ дээр би Шишкины бичсэн юмд хэлэхэд Шишкин бол Путинаас гараагүй гэж гарсан гээгүй. Путин бол энэ Оросын түүх, Оросын империйн түүх юм аа. Оросын импери Путин бол хамгийн сүүлчийнх нь л одоо гол дүрд тоглож байгаа Кремлийн хаан. Тэрнээс өчтөр бол 800 жилийн турш яг ийм замаар яг ингэж явж ирсэн. Ард түмэнтэйгээ ч ингэж хандж ирсэн. Тэр историгийн хэлтгийг бас Шишкин юу гэж бичсэн байсан гэхээр яг тэр бусад орны иргэдийг одоо жишээ нь бурайдуудыг ч юм уу те ингэж эзлээд бусад орныг эзлээд тэгээ тэр эзэлсэн орныхоо хүмүүсээр дараагийн улсыг эзлүүлэх энэ бол империйн бүр империйн Оросын империйн бүр ерөөсө гол бодлого бүр санаандгүй юм биш. Энэ ингэж эзлүүлсээр байгаад ийм том болсон орн гэж бичсэн байлээ. Тэр еврейнуудын тухай яг историйн чиний хэлдэгтэй адилхан дээр үеийнх юун дээр хэн бичсэн байсан. Еврейгүүдийг бас айгүй устгасан. Яаж Гитлерийн Герман еврейгүүдийг устгасан, яаж Сталин еврейгүүдийг устгасан ингээд харьцуулаад тэгээд юу яасан гэж байгаа. Еврейгүүд одоо Гестапогийн очоод за чи еврей хоёр юм асуудаг. Энэ барьсан хүмүүсээс нэгдүгээр нь чи коммунист уу, чи еврей юу? Коммунист бол ална, еврей бол ална. Тэгээд ерөөсө шууд асуулт нь ойлгомжтой. Оросд байсан Оросын еврейгүүдийн асуулт бол аюу ойлгомжгүй. Еврейгүүд нь еврей болохоор нь аваачсан тэгсэн мөртлөө Японы тагнуул, Английн тагнуул, антисемист, олон улсын юуны ционистуудын эсрэгийн төлөө эдэргэл баахан нөгөө манад нөгөө лүмби хэрэг гэдэг шиг баахан өөрт нь еврей гэдэг үг гаргаж ирэхгүйгээр ингээ аваачаад хэрэг яачдаг, зодцоор байгаа хүлээлгчдэг.
Тэгэж яасан гэж ялгаа нь тэрнээс өчтөр бол яг адилхан Гитлер Сталин хоёр Еврогуудын эсрэг яг тийм адилхан бодлого явуулсан гэж яг бас энэ ном дээр бичсэн байл. Яг үнэ. Би наадах чинь санал нэг байгаа байхгүй. Яг наадах чинь яриад байна. Энд зөвхөн хувь хүмүүсийн эго л явагдаад байгаа болохоос биш ард түмний эрх ашиг ерөөсөө явагдахгүй байгаа. Энд бол ямар ч тийм ээ одоо юу гэдгийг одоо төр засаг бол ард түмний төлөө үйлчлэх ёстой байдаг. А гэтэл үгүй байгаа байхгүй. Төрийн одоо дээд талд гарсан хүмүүс өөрсдийн эгонд захирагдж байгаа. Ийм л дүр зураг харагдаад байна. Шишгэн ч гэсэн бас яг тэгж утсан билээ. Хамгийн манай хамгийн их том дайсан нь бол одоо ард түмэн юм аа. Ард түмнийг гэхдээ яг ард түмнийгээ одоо ийм байлгаж ижил энэ 800 жил тогтож байгаа эрх мэдэл юм байна та. Кремль эрх мэдэл. Тэр байтугай өөснийгөө Москвагийн улс гэж бичээд байгаа байхгүй юу? Энэ монголчуудын үед бий болсон систем одоо хүртэл ингэж яваад нэг Сталин байна уу, Ленин байна уу, Путин байна уу, цаар байна уу ингээд ийм Оросын империйн бодлогоор ингэж явж ирж байгаа маа л гэж бичээд байгаа нь ерөнхийдөө ойролцоол юм яриад ах шиг байна л да. Тийм ээ. Бас нэг сонирхолтой сэдв бий л дээ. Яг одоо чиний саяны хэлсэн дээр бол ер нь бол нийгмийг хүн төрдөгтнийг түүхийг хэн өөрчилдөг вэ гэхээр зэрэг ард түмэн өөрчилдөггүй. Ард түмэн бол өөрчилдөггүй. Хувь хүн өөрчилдөг. Тэр бол гарцаа байхгүй үнэн зүйл. Хувь хүн ард түмнийг удирддаг байхгүй. Нэг л хүн. Олуулаа биш. Нэг л хүний хүсэл зоригоор ард түмэн түүхийг өөрчилдөг. Би тэгж хэлмээр байна. Яг зүгээр бас яг нэг хүн гэхээр энэ Оросын түүхийг харахаар тийм биш л байна. Гэхдээ яг нөгөө талаас нь харуул яг магадгүй тэр өстой нөгөө төрийн хар хайрцаг гихчээр те энэ одоо юу гэдэг Монгол гаралтай ч юм уу тийм үү монголчуудтай холбоотой энэ үндэстнүүдийг үзэн ядах одоо тэр сэтгэлгээ тэднийг даралж явах гэсэн одоо энэ нэг уламжлал нь бас яваад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бол магадгүй тэр төрийнх нь нэг юм уламжлал хар хайрцагных нь бодлого одоо ч үргэлжлээд яваад байгаа юм шиг харагдаад байна л та. Би бол тэгж бодохгүй байна. Энэ бол зүгээр ашиглаж байгаа асуудал байхгүй юу. Ягаад гэвэл тухайн хүн өөрийнхөө сансан хүссэнд хүрэхийн тулд түүхийг ашиглаж байгаа нь бол үнэн. Энэ бол диктатургүй гарцаагүй асуудал. Байх л ёстой асуудал. Үнэн. А гэхдээ хувь хүн өнөөдөр тийм ээ Оросоор шууд ярьчих л да. Оросууд бол өнөөдөр Путиний гаргасан нэг шийдвэрт захирагдж байгаа байхгүй. Яг түрүүний хэлснээр тийм ээ хувь хүн түүхийг өөрчилдөгөө гэж. Германы ард түмнээр жишээ аваад харъя л да. Францын ард түмнээр жишээ аваад харъя. Наполеон Гитлер жишээ аваад харъя. Монголын эзэнт гүрэн Чингис ханаар жишээ аваад үзье. Түүхийг хэн өөрчилсөн юм? Тухайн нэг л хүн өөрчилсөн байхгүй. Энэ хараа энэ дээр би саналаа хэлчихье. Яг хөө энэ Евразийг авч үзсэн нөхцөлд энийг бол хэлж болно. Тэгэхдээ яг дэлхийн нийт улс орнууд дээр ярих юм бол энэ чинь иргэдэн өөрсдөө одоо ялангуяа энэ 20 дугаар зуун 21 дугаар зуунд иргэдийн оролцоотойгоор ингэж явж байгаа нийгмүүд өчнөө байна л та. Тийм болохоор энэ Евразийг зүгээр яг тэр хэний Маккендрийн онлоор эдгээр ингэж тайлбарлаж байгаа энэ явдал бол яг гарч байгаа юм л та энэ чинь. Евраз өөрөө онцлог бүхий маш их олон үндэстэн ястан олон улсууд цугласан Европ, Аз, тэгээд Төв Аз, энэтхэг гэх мэтлэн ингээд маш их олон улсууд ямарваа нэгэн тийм улс юугаар одоо ялгүйгээр газраар холбогдсон энэ асар том онцлог яваад байгаа. Тэгэд ерөнхийдөө энэ Евразийн газар бол ерөнхийдөө энэ империйн энэ одоо хуучин нийгмийн тийм империйн энэ тогтолцооноос одоогоороо ерөөсө гарч чадаагүй байгаа ийм твэ гэдэг ийм ойлголт явагдаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрөө энэ олон үндэстэн ястан ингээд залгагдаж ингэж байж байгаа онцлогоос хамаарат ийм асар том ийм одоо нэг гүрэнг үүсгэх энэ онцлог шинжийг агуулад байдаг энэ төв өөрөө.
Тийм учраас нөгөө нэг энэ олон ийм их гүрнүүдийн ийм солилцол гэх юм уу ээлж дарааллыг дунд ингээд явагдаад тэгээ энэ их гүрнүүд нь дандаа ийм империйн бодлого явуулаад ингээд ерөөсөө тэр одоо сэтгэлгээ арга барил нь одоо яг энэ шишгний бичиж байгаатай адилхан. Яг ийм зүйл одоогоороо ингээд салахгүй яваад байгаа. Нэг ёсондоо нөгөө энэ империйн бодлого ноёлж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ гэвэл одоо нөгөө энэ ноёрхлын систем байгаад байна гэсэн үг байхгүй. Хаан одоо нэг ёсондоо Путин бол хаан, манай урд төрч бол Ши Жинпин бол хаан. Энэ одоо 20 дугаар зууныг одоо энэ 21-р зуун одоо дамжаад 4-1 нь болж байна те. Энэ чинь энэ Орос хятад гэсэн энэ хоёр их гүрэн нэг ёсондоо ингээд дамжиж байгаа байхгүй. Тэгээ энэ Евразийн их газрын өөрийнх нь онцлогтой холбоотой энэ геополитикийн үүднээс бол яг энэ империйн юунаасаа бол ерөөсө гараагүй яваад байгаа ийм онцлогтой гэж яригдаад байна. Тэгэхээр энэ өшөө зүгээр яг одоо твээр нь ярихгүй ч гэсэн одоо энэ барууны ертөнц байна уу одоо энэ Япон солонгос байна уу энэ тодорхой хэмжээнд энэ хөгжлийн түвшинд гарцсан улс орнууд бол одоо яг юу ярьж байгаа вэ? Энэ хүний одоо юу хувь хүний хөгжил, иргэний нийгэм энэ дээр явж байгаа энэ нийгмийн тогтолцоо гэдэг юм яригдаад байгаа байхгүй. Бид нар бол одоо арчлалын тухайд ярьж байгаа шүү дээ. Гэтэл энэ орнууд чинь арчлал гэдэг үгийг бол барагтай өдөрт ингэж хэрэглэхдэггүй байгаа байхгүй. Энэ угаасаа бүр тогтцсон. Энэ зүгээр арчлал гэдэг юм бол зүгээр байнга асарч тордож явж идэг зүйл. Тэр асарч тордоод байгаа нь хин гэвэл ерөөсөө л хувь хүмүүс иргэний нийгэм ийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ империйн энэ ноёрхлын систем ингээд одоогоороо энэ ингээд дамлцаад байгаад байгаа энэ төв энэ Евроаз маань өөрөө ийм онцлог бүх юм байгаа. Энд одоо ингээд ийм хоцрогдолтой яваад байна гэж одоо шишгэн тодорхойлоод байгаа нь биднэрт аюу сайн тэгээ энэ намыг бид нар сонсож байгаа гэж ойлгож байгаа шүү дээ. Тийм тэр яг чиний ярьсныг шишгэн энэ бичсэн байсан ш. Түрүүнийхээ бид нар уншижсэн. Энэ ер нь хүн төрөлхтний нийгмийн л хөгжил юм байна л да. Одоо ингээд шинэ авилгатай байгаа газрууд бол Африк байна. Одоо юу те бид нар мэдж байгаа штэ. Эднэр бол энэ ч нөгөө тэр хүнийх нь хөгжил ерөөсөө явагдаагүй хоцроод явагдаад байгаа хгүй 100 жилээр манай Монгол байна, Орос байна. Эднэр чинь баруун Европт ч одоо тэр айл 17 дугаар зууны үеэс эхэлсэн тэр соён гэгэрүүлэх тэр хүмүүнлэгийн юу одоо энэ шашнаар нь дамжаад ирсэн. Тэгээд ерөөсөө хуульч явах хэрэгтэй юм байна. Шүүх засаглал тусдаа байх хэрэгтэй байна. Хэвлэл мэдээлэл байх хэрэгтэй юм байна. Засгийн газар нь юм яах хэрэгтэй юм гэдэг нэг ийм арчлын нэг ийм систем эрх мэдлээ хуваагаад өгч байгаа хгүй 3 газар институтээс хувааж өгчөөд тэгээд тэр хаанаас чөлөөлөгдөж байгаа хгүй нөгөө Кремлийн хаан гэдэг юмнасаа хоорондоо тэр нь яадаг. Тэгээ хүмүүстэй бас тэр нөгөө тэр энэ үнийн алдартны шашинд бол явагдаагүй юм байлээ. Тэр соён гэгэрүүлэх юм. Тэгээ хүмүүсүүд нь өөрчлөгдсөн ийм хүнээс үл хамаарах юм институттэй болцсон. Тэгэхэд манайх юм уу өдөр одоо Орос өдөр болоогүй байгаа. Манайх бол одоо бас 30 жил болохгүй л үз тараал хэлбэр маягаар явж гин. Нэг ийм ялгаал байна. Тэрний одоо энэ тэнгэл босоо тэнглэгийн хоёр урсгал гэж энэ бичээд байгаа шүү дээ шишгэн чинь. Энэ Москвагийн эрх мэдлийн тэр 800 жилийн настай энэ Оросын бас Кремлийн эрх мэдэл гэдэг энэ тогтолцоо бол босоо тэнглэхтэй юм аа. Хамгийн дээр нь Кремлийн хаан, тэгээд дараа нь юунууд дараа нь Силовикууд, дараа нь олигархууд санхүүжүүлж байгаа. Тэрний дараа дүүмийн гишүүд, тэгээ уулных ингээд ийм 5 бүтэцтэй ийм босоо тэнглэхтэй. Тэгээд энэ тэнглэгүүдийг хооронд нь холбож идэг ийм хүчирхийлэл айдас дээр тогтдог ийм юм явж байгаа маа гэдэг. Доороос дэше ерөөсөө явагддаггүй. Энэ одоо баруунд байж байгаа энэ систем чи хичнээн мууч вэ, хичнээн юуч бэ? 4 жилд сонгогчсон. 4 жилийн дараа энэ хүмүүсүүд чинь солиочих юм боломжтой юм юу болохтой зэрэг энэ сонгогдсон хүмүүсүүд чинь тэр бас тодорхой хэмжээгээр тэр хүмүүстэй дараагийн карьераа дуусгахгүй тулд бас хамаагүй ингэж дураараа дөргиж чадахгүй шүү дээ. Ийм тийм учраас ямар ч байсан тэр 4 жилдээ буруу ч хүн сонгосон бай, зөв ч хүн сонгосон бай. Энэ ард түмэн ямар ч тодорхой хэмжээгээр эрх мэдлээ эдэлчихэж байгаа ийм эсрэг чиглэлийн хоёр ийм нийгмийн
тогтолцоо одоо энэ дэлхий дээр байгаад байгаа байхгүй юу. Тэгээ энэ хоёрын л одоо ард түмэн одоо бид нэр одоо арчсан тогтолцоо болёо гэд ингэж Украин тийшээ орох гэхээр одоо хүлээн зөвшөөрөхгүй энэ дайн үүсэж байгаа гэж хин Шишкийн номонд бичсэн байгаа юм л да. Тий, яг үнэ. Нэг асуух зүйл байна. Нэг асуух зүйл байна. Тэрний үгээр зэрэг за уучлаарай, би бас жоохон хүнд таалагдахгүй юм ярьж магадгүй. Тэглээгээд битгий эмзгээр хүлээж аваарай. Би зүгээр харилцан ярилцахыг л хүсэж байгаа шүү. Нэг юм асуудал байна л та. Ардчлалын төлөө бол манай улс 90 оноос ахуулаад өнөөдөр хүртэл зүтгэж байгаа. Би бодохдоо аль ч нам нь бол энэ ардчлалын эсрэг байна гэж би бодохгүй байна. Гэтэл ардчлал гэдгийн тухайд өнөөдөр аваад үзэх юм бол цэвэр эдийн засгийн асуудал болж таарад байна. Тэрний үгээр зэрэг чадж байгаа нь ав, чадахгүй нь хохино гэж тийм зарчим үйлчлээд байна. Оюутлогоо дээр хүртэл бидэнд за энэ дотоод асуудлыг, Монголын дотоод асуудлыг орхиё, тийм ээ. Энэ дээр бол өчнөө болохоо байж байгаа шүү дээ. Мэдээлэлд ойрхон байсан нь бүх юмыг хамж авсан түүх байж байна. Гэтэл гадаад улсдын нөхцөл дээр оюутлогоор жишээ авч болно. Тэгэхээр энэ юг харуулж байна гэхээр зэрэг энэ дээр геополитик явж л байгаа байхгүй. Хин чадж байгаа нь эдийн засгийн хувьд бол ноёрхлоо тогтоож байна. Тэрэнд хамрагдсан хүмүүс нь боол болж байна. Ийм л зүрх харагдаж байна. Би товчхон ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр ардчлал гэдэг маань нэг талаараа харахад бол хин чадалтайнууд нь чадгүй хүмүүсээ удирдах байна. Чадахгүйнууд нь чадж байгаагаа өмнө даган захирагдаж байна.